За баярлалаа. За Монгол улсын 2016 оны төсвийн тухай төсвийн хууль тодорхойлох их талаар Монгол улсын нийгэм эдийн засгийн тал Монгол улсын ерөнхий сайд бас ихтгэл тавилаа. Үнэхээр эдийн засгийн хямрал гэдэг бол манай улсад хаалга тогших биш бус бод утгаараа ороод ирчлээ. Ард иргэд Монгол улсын нийт ард иргэдийн 80-90% нь өр зээлтэй байна. Аж ахуй нэгжүүд шатараалан дампуурч байна. Монгол улс одоо 4 их найдын төсвийн алдагдал энэ 16 онд төлөх гэж. Бараг өөрийнхөө төсвийн тэн хагасаа тэнцэх хэмжээний гэж хэлж болно. Энэ бол үнэхээр харамсмар том тоо. Өнгөрсөн жил бол 1 их найдын алдагдал гарч ирсэн шүү дээ. 15 онд. Огцом өсөлттэй алдагдал төсвийн алдагдал бий болж байна. Түүнээс гадна 17 оноос одоо манай улс 3 миллиард гаруй долларын өр зээл төлж эхэлнэ. Энийг энэ яаж төлөх вэ гэж одоо тооцоолж байна. Ерөнхий сайдаас асуумаар байна. Яг нь ерөнхий сайдын хувьд бол бас хэмнэх танах зүйлийг бас нэлээд ярьж байна. Энэ төсвүүдээр ч нэлээд байна. Гэхдээ зөвхөн зарим зүйлийг хэмнэж таньж бүсээр шаналлах зөвшөөрнө. Зөвхөн хэмнэж танах бус бас боломжит орлогоо бид нар олох дээр бол ашиглах дээр бол анхаарах хэрэгтэй гэж бодож байна. Ялангуяа Монгол улсын хувьд бол одоо газрын баялаг, байгалийн баялаг ихтэй гэж яригддаг. Гэтэл энэ байгалийн баялаганда Монгол улс эзэн болж чадахгүй байна. Монголын ард иргэд үндсэн хуулийн заасанчлан одоо Монголын газрын баялаг, газрын дорх баялаг, ард түмний өмч гэдэг тэр эрхээ хэлж чадахгүй байгаа. Үнэхээр эрхээ хэлж чадахгүй байгаа. Эрдэнтээс 3 дахин том оюутлогоо 3 дахин их зэсийн нягтралтай оюутлогоос дөнгөж 5% хүртэж шít. Борлуулалтын 5%-ийг. Энэ оюутлогоон 2 дахь санхүүжилт нэртэй тэр хөрөнгө оруулалт нэртэй доогор хийгдэхэд Дубайд очиод сайхан бэлэг ерөнхий сайд гар ирс дурсан. Доллар бууна гэж хашгирч ирсэн. Хаав өнөөдөр доллар буурч байгаа. Өнгөрсөн сарын дотор 10% гаруй өсчлөө шүү доллар. 2200 гаруй 50-60 болчлоо. Бид энэ дээр бас дүгнэлт хийх хэрэгтэй. Бидний гаргаж байгаа байгалийн баялаг экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүн 2012 онтой харьцуулахад буураагүй байна. Бага зэрэг өссөн байна. Тэр эдийн засгийн өсөлттэй байх үедээ харьцуулахад тийм бит бүтээгдэхүүнээрээ бол өссөн мөртлөө яагаад бид нар долларын хомсолд орж ирнэ? Яагаад эдийн засаг ямарч байна? Бид энэ дээр л дүгнэлт хийх ёстой. Хэн энийг ийм болгосон юм бэ гэж ярьж байна. Олон хүмүүс. Гэхдээ энэс сан тэр авилах шиг офшор шиг бий болгосон шүү дээ. Танаа нам, манаа нам гэх юм байхгүй. Энэ дээр бол тэгээд энэ эдийн засгийн хямралтай байдлыг гайг нь бол ард иргэд Монгол улс руу үрж байна. За түүнээс гадна тэр газрын тос манайх 900-аад мянган тонны газрын тос экспортоор авч байгаа. Импортоор авч байгаа. Сая гаруй тонны түүхий газрын тос гаргаж байгаа. Гэтэл 20 гаруй хувиар бүтээгдэхүүн авах гэрээр хүрчиж байна. Би дахин хэлдэг. Дэлхийн бүх орн 50 гаруй хувь, 60%, 70. За, ерөнхий сайд хариулах. За, үнэхээр одоо нэлээх хэмжээний өр төлбөр төлөх одоо ийм цаг хугацаанууд бол хоногоор ойрцоор байгаа. Тэгэхээр бидний манай засгийн газрын барьж байгаа бодлогын хувьд бол энэ одоо гадаад өр төлбөрийг төлж барагдуулахад аль болох валютын дотоод нөөцт халдахгүйгээр өрийн одоо бүтцэдээ өөрчлөлт хийгээд тодорхой хэмжээнд одоо хямд их үүсвэрээр өрийг солих энэ л одоо нөхцөл байдлыг бол судалж байна. Тэгэхгүйгээр бидний одоо энэ таны хэлээд байгаа энэ валютын ханшны өсөлтөд одоо нөлөөлж байгаа гол хүчин зүйлүүдийн нэг нь бол бас энэ валютын урсгал, гадагшлах, дотогшлох урсгал байхгүй байгаатай юм холбоотой байгаа. Тийм учраас засгийн газрын хувьд бол гадаад өрөө төлөхдөө аль болох энэ валютын дотоод нөөцт бол нөлөөлөхгүй байх хэлбэрээр асуудлыг шийдэхийг бол зорж ажиллаж байгаа. За
цаашдаа бол ингээд бас хямд их үүсвэрээр бид нар өрийн бүтцээ өөрчлөх энэ асуудал маань өөрөө эргээд бас улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан байх ёстой. Гадаад нэр хүндийн асуудал бас сайн байх ёстой гэх мэтлэн ийм олон хүчин зүйлсээс бол шалтгаалдаг. Энэ одоо хүчин зүйлсүүдээ бас сайжруулахын тулд бид бас тодорхой төр онцгой нөхцөл байдлын хөтөлбөр гэдэг зүйлийг бол нэгдүгээр боловсруулъя гэж байгаа. За энэ хөтөлбөрийн хүрээндээ бол тодорхой одоо арга хэмжээнүүдийг бол авч хэрэгжүүлнэ, мөнгө санхүү төсвийн бодлогын хүрээнд. За дээр нь бид бас дотоод цахилгаан батлаа сайжруулад эргээд гадаад нэр хүндээ өсөх асуудлуудыг бол тодорхой хэмжээнд авч хэрэгжүүлэх ёстой. Инхийн тулд яг үгээр гадаадын хөрөнгө оруулагч нарыг бас Монгол улс руугаа татаж оруулж ирдэг. Өнөөдрийн одоо Монгол улсын нөхцөл байдлыг үнэлж байгаа үнэлгээг сайжруулах чиглэлээр бол тодорхой алхмуудыг бол хийгээд хөрөнгө оруулагч нартай бол уулзаж санал бодлуудаа бол нэлээд солилцож байна. За дээр нь дараагийн нэг зүйл бол юу гэхээр маш их одоо ийм олон төслүүдийг яриад хэрэгжиж байгаа зүйл бол огт байдаг. Тийм учраас яг үхээр өнөөдөр бас яамддаа өгсөн нэг чиглэл юу гэхээр та нар бол ерөөсөө 2-3 төслийг л барьж яар. Энэ 2-3 төслөө эхний ээлжинд хэрэгжүүлээд үйл ажиллагааг нь эхлүүлснийхээ дараагаар дараагийн төсөл рүү ордог ийм алхмаар яваа. Тэрнээс шил одоо маш олон 10-20 төслийг боловсруулчаад энэ 10-20 төслийг хаанаас нь юугаа эхлэхээ мэдэхгүй ийм нөхцөл байдал байсан энэ он жилүүд бол одоо бол байхгүй болох ёстой. Тийм учраас та нар бол өөрийнхөө одоо зорьсон энэ одоо тодорхой эдийн засагт хамгийн хурдан өгөөж явах бололцоотой, эдийн засагт хамгийн хурдан шаардлагатай байгаа, нийгэмд хамгийн их шаардлагатай байгаа энэ төслүүдээ бол эхний ээлжинд хэрэгжүүлээ гэдэг ийм чиглэлийг өгөөд ажиллаж байна. За, боловсруулалтын гишүүнд тодруулын 1 минут өгч байна. За аливаа засгийн газар бол өмнөх засгийн газрынхаа үргэлжлэл залгамж чанар байх ёстой. Өмнөх засгийн газар алдаа гаргасан, том алдаа гаргасан бол тэрийг бас засч байх ёстой. Би түрүүнд хэлсэн гаргаж байгаа нийт бүтээгдэхүүн 12 онтой харьцуулахад буураагүй мөртлөө долларын хомсдол орчлоо, мөнгөний хомсдол орчлоо, эдийн засгийн хямралтай болчлоо гэж хэлсэн. Энэ оюутлогоо хэдий 2009 оны гэрээ муу гэж хэлгэж байсан ч 22, 23 оноос бид цэвэр ашиг ногдол ашгаа Монгол улс авч эхлэх байсан. Гэтэл Дубайд очиод сайхан бэлэг Дубайн ажлын төлгөө гэдэг нэртэйгээр хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулад 15 жилээр ухрааж 37 он болгосон. Энэ байдлыг бид нэртэйг хүлээн зөвшөөрөд явах юм уу цаашдаа? Энийг засгийн төлөө ажиллах уу? Ерөнхий сайдаа. За, ерөнхий сайд. Дубайн гэрээний тухай. Өмнөх засгийн газрын гаргаж ирсэн одоо эдийн засгт өргөж өгж ирсэн ийм сайн бодлогуудыг бол бид үргэлжлүүлж хэрэгжүүлнэ. Энэ бол засгийн газрын зарламж халаа. Алдаатай байсан бодлогуудыг бас засаж задруулахын төлөө ажиллана. За, Эрдэнэ гишүүн асуултаа тавь.